За электрон туршилтын багцаар электролизийн туршилт хийцгээе. За анод катодоор зис электродыг сонгосон байна. За уусмалаар зисийн нитратын уусмал ашигласан. За ингээд электролизийн туршилтаа эхлүүлээ. 2 электродын масс хоёулаа 10 г татсан байна. Хоёр электродын масс нь нэг нь ихсэж нөгөөгөө нь багасж байгааг бас ажиглаарай хүүхдүүдээ. Нод дээр за эхний электрод дээр металл зисийн гадаргуугаас электрон алдах процесст орж электродын масс хорогдож байна. За нөгөө электрод дээр жин нь ихсэж байгаа тул энэ электрод бол катод болно. За ингээд электроныг авч электрод дээр зис шинээр ялгарч үүсэж байгаа тул электродын масс өссөн байх нэ. За уусмал дотор зисийн 2 нэмэх катион N3-ын сөрөг анион тус байгаа. За анод дээр бол электрон алдах процесс явагдаж байгаа. За ингээд энэ электролизийн туршилтын үр дүнд катодын масс 1434 болсон байна. Харин анодын масс нь 566 болж өөрчлөгдөжээ. Катод дээр ялгарсан бензин масс нь анодын хорогдолтой тэнцвэр бөгөөд за катод дээр ялгарсан бензин хэмжээгээр Авогадроны тогтмолыг тооцоолъё.